Сайн байна уу эрхэм мөндөд үзэгчдээ шинэ 7 хоногийн мэнд хүргээ чөлөөтэй ярилцлага ээлжид нэгэн шинэ дугаар терминал нийгтийн студиэс улс орондоо яар шууд хүрэхэд бэлэн болоо. Өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Наран Туяа студид ирж шууд ярилцахаар суусан байна. За өдрийн мэнд хүргэе. Танд одоо баярлалаа. Энэ нэгзэгтэй цаг үед манай студид ирж шууд ярилцлага өгөхөөр цаг заваа зарцуулаад ирж байгаад. За хүний эрхийн үндэсний комиссийн энэ жилийн одоо ажлын явц ямар байна вэ? Он дуусч байнаас ямар хэрэгүүд дээр нэмэлт одоо хяналтыг тавьж зөвлөмж өгж ажиллаж байна уу? Энд чиний соёлын яриагаа эхлэе. За тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд заасан үндсэн 11 чиг үүрэг байдаг. За энэ хүрээнд бол ажлууд одоо хэвийн байдлаар үргэлжилж явж байна. За бодлогын асуудал хамгийн тогтолцооны асуудал хамгийн одоо чухал асуудал хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэлийг одоо жил бүрийн 1-р улиралд багтааж улсын их хурлд хүргүүлдэг. За энэ илтгэлийг хэлэлцээд улсын их хурл тогтоол гаргадаг. Энэ бол хүний эрхийн үндэсний комиссийн жилдээ Монгол улсын одоо хүний эрхийг хамгаалах тогтолцоог сайжруулахад хуулийн хэрэгжилтийг сайжруулахад одоо хийдэг маш чухал бодлогын ажил. За тэрийн ажил бол одоо хийгдсэн улсын их хурл хүний эрхийн үндэсний комиссийн илтгэсэн 6 сэдвийн хүрээнд бол одоо 40 орчим асуудлыг тодорхойлсон ийм тогтоолыг гаргаж засгийн газартаас үүрэг өгсөн байгаа. За нөгөө талаас гомдол шалгах ажиллагаа бол одоо дандаа олон нийтийн анхаарлыг татсан ажил байдаг. Жилдээ хүний эрхийн үндэсний комиссд бол 1200 орчим, за 1200 ер нь бол жил бол тодорхой 10 орчим хувийн өсөлттэй байдаг. Гомдол шалгаж шийдвэрлэдэг. За энэ хүрээнд бол хяналт шалгалтын ажлууд явуулдаг. За мөн одоо тэр гомдолд одоо тусгагдсан асуудлуудыг нягтлах ийм ажлууд бол явагддаг. Тэгэхээр эдгээр ажлууд бол ямар ч байсан одоо хэвийн байдалтай үргэлжилж байгаа. За сургалт сурталчилгааны тухайд бол бас хүний эрхийн үндэсний комиссийн нэг чухал соёнгийн гэрлийн чиг үүрэг байдаг. Одоо үндсэн хүний эрх чөлөөний асуудлуудаар олон мянган цагийн сургалтуудыг бас одоо Улаанбаатар хот хөдөө орон нутгийн хэмжээнд бол хийжээ. За судалгаа хяналт шалгалтын ажлууд бол бас мөн өргөн хүрээтэй явагдаж байгаа. Ер нь 2020 онд бол хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль шинжилэн найруулагдаад комиссийн бүрэлдэхүүнд шинэ механизмууд бий болсон. Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах, эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх, хүний хувийн мэдээллийг хамгаалах гэд эдгээр механизмуудын хүрээнд бас тусдаа өөрсдийн гэсэн одоо процедуртай ажлууд бас явагддаг. За эдгээр ажлууд бол хэвийн үргэлжилж байгаа. За тэгэхээр комиссийн гишүүд хүний эрхийн үндэсний комисс одоо 6 гишүүнтэй эрүүл шүүлтийн асуудал хариуцсан гишүүнтэй ингээд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийг 6 хүний эрхийн асуудал хариуцсан гишүүн, 1 эрүүл шүүлтийн урьдчилан сэргийлэх ажиллагаа хариуцсан гишүүн бүрдүүлдэг. Тэгэхээр гишүүд болгон өөрсдийн хариуцсан асуудал чиглэлтэй. Тэгэхээр нэг одоо хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтс гэж шинээр байгуулагдсан энэ хэлтсийг бол бодлогоор хангаж ажилтгийн хувьд захим технологи ба хүний эрх гэдэг одоо сэдвийн хүрээнд 11 тулгамдсан асуудлыг хүндсэн ийм хяналт шалгалтын ажлыг хүний эрхийн үндэсний комисс 2 жилийн хугацаанд явуулсан. За энэ ажил бол үндсэндээ одоо өндөрлөх шатандаа орж байгаа. За тэгэхээр энэ 12 сарын 10-ны өдөр бас захим технологиос үүдэлтэй хүний эрхийн ямар асуудлууд одоо Монгол улсад тулгамдсан байгаа юм. Эрх зүйн зохицуулалтын хувьд яаж шийдэх юм, бодлогын хувьд яаж шийдэх юм, хэрэгжилтэн дээр ямар асуудал байна вэ гэдэг ийм одоо олон нийтийн хяналт шалгалтын тайлан болвол олон нийтэд танилцуулагдана. За энэ хүрээнд бас өнгөрсөн оны магадгүй одоо олон хүн мдээгүй байж магадгүй нэгдсэн үндэсний байгууллагын хүний хувийн мэдээллийн тусгай илтгэгч Монгол улсад одоо ажилласан. Тэгэхээр тусгай илтгэгч нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлд Монгол улсын одоо захим технологийн хүний эрхийн эрсдлийг одоо зохицуулж байгаа бодлого зохицуулалт хэрэгжилтийн талаар бол эх оны 3 сард илтгэнэ. Тэгэхээр Монгол Улсын засгийн газарт чиглэсэн зөвлөмжүүдийг бас өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ ажлыг бол хүний эрхийн үндэсний комиссийн одоо санаачлага зохион байгуулалттай энэ олон нийтийн хяналт шалгалтын хүрээнд хамтарч үндэсний болон нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийг хамгаалах механизмууд хамтарч ажиллаж байгаа гэдэг утгаараа бол нэлээд ийм өргөн хүрээтэй шин бөгөөд яг одоо юу гэдэг хүний амьдрал цахим болон бодит гэсэн ийм одоо хоёр орчил дээр
өрнөх болсон энэ цаг үед бол ийм одоо чухал бодлогын ажлын ард гарч байгаа да бас энэ ажлыг удирдах яваагийн хувьд бол бас таламжтай байна. За гэх мэтчлэн одоо хүний эрхийн үндэсний комиссийн одоо хийж байгаа маш олон тоймгүй олон ажлуудын талаар хоёулаа бүтнийг цагийн турш ярилцах болох нь тийм. Тэгэхээр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссны ер нь Монгол Улсын үндсэн хууль тийм ээ олон улсын гэрээнд заагдсан эрх хэрэгчлөөний хэрэгжилтэнд одоо хяналт тавьж хүний эрхийг хамгаалж дэмжих хараат бус үндэсний байгууллага гэж явж байна. Тэгэхээр яг танаа байгууллага дээр ирж байгаа хамгийн их одоо гомдолох энэ хүний эрх зөрчигдөөд байна гэсэн салбар кейсүүд ер нь юу байдаг вэ? Ер нь одоо судалгаанууд хэд хэдэн жилээр яаж гардаг вэ? Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас та бидэнд танилцуулъя. Тэгэхээр ер нь бол хүний эрхийн үндэсний комиссийг байгуулагдсан цагаас одоо ирсэн өргөдөл гомдлын агуулга бол үндсэндээ бас одоо хэв шинжийг хадгалаад явж байгаа. Тэгэхээр яаж юм бэ гэхээр эрүүг эргийн шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдлууд хэрэгээ шударгаар шүүлэх эрхийн асуудал бол бас хамгийн өндөр хувьтай одоо ирдэг байсан. Анх бол хүний эрхийн үндэсний комисс 2000 онд Монгол улсад энэ эрх зүйн тогтолцоонд бий болсон л доо. Тухайн үед бол нэг 120-30 орчим гомдлын бол үндсэндээ 60-70% нь энэ одоо эрүүг эргийн шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байдаг байсан бол одоо харьцангуй буурж байна. Ер нь бол гэхдээ нэг 40-50 орчим хувийг бол бүрдүүлж байна. Дараагийн асуудал бол хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал байдаг. Ажлын одоо байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал бол дараагийн түгээмэл ирдэг. Үндсэндээ нийт гомдлын 30 орчим хувийг бүрдүүлдэг ийм одоо түгээмэл гардаг асуудлууд. За мөн бусад эрхийн хүрээнд одоо жишээлхэд сүүлийн үед бол харьцангуй ялангуяа одоо гэдэг юм 2020 оноос хойш бол улс төрийн эрхчлөөний асуудлуудыг бас одоо нэлээд түгээмэл тавих болсон. Төрийн байгууллага албан тушаалтнаас мэдээлэл авах, өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилт, үг үзэл бодлоо илэрхийлэх, тайван хурамчуулах эрх, за хэвлэлийн эрхчлөөтэй холбоотой асуудлууд, хувийн мэдээллийн одоо зөрчлөөтэй ялангуяа хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш одоо хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, боловсруулсан, ашигласантай холбоотой асуудлууд, эсвэл одоо дуу төрсний бичлэг камеруудыг ээлжинд хууль бусаар байршуулсантай, хүний хувийн мэдээллийг цуглуулсантай холбоотой асуудлууд бол хүний эрхийн үндэсний комиссд түгээмэл ирэх болжээ. Сүүлийн хэсэгт бас их анхаарал татчихна. Хүний хувийн мэдээллийг задруулах, энэ тэнд байршуулах, тийм ээ. За дуу дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулах. Энэ бол одоо маш түгээмэл болсон. За ер нь гэр бүлийн хүрээнд, найз нөхцийн хүрээнд айл эсвэл одоо ямар нэгэн маргаантай байгаа хоёр талын хүмүүсээ харилцсан бие биенийхээ одоо зураг бичлэг. За тэр байтугай захидал харилцааны нууцыг хүртэл одоо маш түгээмэл дийлэгдэг болжээ. За энэ дээр ер нь ямар хуулийн дагуу Монгол улсад ер нь асуудлыг шийдвэрлэдэг юм бэ? За одоо гомдол гаргаагүй тохиолдолд жишээлбэл захидал харилцааны одоо нууцаа тийм ээ тэр текстээ задлсан тохиолдолд одоо тухайн холбогдогч этгээдүүд ямар нэгэн гомдол гаргаагүй тохиолдолд энийг жишээлбэл хөндлөнгөөс ч юм уу ямар нэгэн байдлаар одоо хяналт тавих ч юм уу тийм боломж байхгүй. За тэгэхээр маш одоо юу гэдэг түгээмэл тохиолддог боловч бас төдийлөн гомдол мэдээлэл бас гаргаад байдаггүй. Нөгөө талаасаа хууль эрх зүйн орчин сайжрах шаардлагатай асуудлыг хөндөж байна л да. Тэгэхээр хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг Монгол улс 2021 онд баталсан. Харьцангуй хожуу. Тийм. Тэгэхээр энэ хууль бол яг энэний өмнө бол хүний хувийн нууцын тухай хууль гэж байсан. Энэ хууль хүчингүй болсон. Тэгээд одоо 22 оны 5 сараас энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Гэхдээ энэ хуулийг одоо нөгөө Европын холбоо бол хүний хувийн мэдээллийг хамгаалах талаар дэлхийд дээр нэлээд одоо өндөр стандартыг тогтоосон GDPR буюу одоо хувийн мэдээлэл хамгааллын ерөнхий зохицуултууд гэдэг Европын холбооны хуулийн хүрээнд бол энэ асуудлыг зохицуулдаг л да. Тэгэхээр Монгол улс хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг батлахдаа тэр GDPR гэдэг хуулиас одоо бас санаа авч мэдээллийн эзний одоо 20 орчим эрх мэдээллийг хариуцж байгаа байгууллага албан тушаалтан хувь хүмүүсийн бас 18 төрлийн үүргийг одоо баталгаажуулсан. Энэ дэвшил яг одоо юу гэдэг эрхийн баталгаа үүргийг томьёолсон байдал нь бол мэдээж одоо Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд ялангуяа захин технологийн энэ нэрийн цаг үед бол чухал хамгаалтуу гэвэл чухал хамгаалтаа. Гэхдээ мэдээллийн эзний эрх зөрчигдсөн. Эсвэл мэдээлэл хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг нь одоогоор
боловсронгуй болж чадаагүй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол бидэнд эрхийн тунхаглал, эрх үүргийн тунхаглалын хууль байна тий. Гэхдээ боддоор яаж хариуцлага тооцох юм бэ? Эрхийг яаж сэргээх юм бэ гэхээр нэгдүгээрт нь хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар ямар зарчмыг тогтоож өгсөн бэ гэхээр за энэ хууль энэ дагуу одоо хуулийг зөрчсөн хуучин хуулийн этгээдэд бол эрүү зөрчлийн хуулийн дагуу одоо асуудлыг хариуцлага хүлээлгэнэ гэсэн үндсэн зарчим үйлчилж байгаа. Гэхдээ эрүүгийн хууль дагаад яг одоо мөн чанараараа цахим технологийн 90 цаг үед өөрөлдөх юм бол бид нарын нөгөө хүний хувийн мэдээлэл бараг бүртгэгдэхгүй цаг хугацаа байхгүй ийм цаг үед амьдарч штэ тий гар утснаас ихсүүлээд гудамжны камер өөр бусад одоо юу гэдгийг смарт гэдэг тохируулгатай мэдээлэл өгөгдөл төр үндэслэн бүх энэ одоо технологиуд төр хувийн мэдээлэл цугларч байгаа тий. Тэгэхээр ийм цаг үед жишээлхэд энэ цаг үеийн онцлогийг бол манай эрүүгийн хуулийн хамгаалалт бол тусгаж чадаагүй маш ийм одоо хэлбэрийн төдий өөрчлөлт орсон. Дээрээс нь зөрчлийн хуулийн дээр бол хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой одоо нэг шин зүйл нэмэгдэж орсон. Энэ дээр бол нөгөө 20 хэдэн их одоо 18-аас 20 төрлийн ч гэдэг юм уу үүргийг биелүүлээгүй тохиолдолд яах юм бэ гэдэг дээр бид нар хариуцлагын механизмуудыг нь сайн тогтоож чадаагүй гэсэн үг байхгүй. Тийм учраас хүний эрхийн үндэсний комиссаас түрүүнд нэг илтгэл гэдээ ярьжсэн шүү дээ. Хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэл, за улсын хурал тогтоол гаргасан гэдэг. Энэ дээр хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль ялангуяа тэр хэрэгждэг, хариуцлага тооцдог, тэр хүний хувийн мэдээллийг хамгаалах зөрчлийг шалгадаг, илрүүлдэг. Тэгээ байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг яаж сайжруулах вэ гэдэг маш тодорхой саналууд одоо тусгагдаад за энэний мөрөөр бас улсын хурал тогтоол гаргасан байгаа. Тэгэхээр бол бид ойрын хугацаанд одоо хүний хувийн мэдээллийг хамгаалах Монгол улсын эрх зүйн зохицуулалт бол бас нэлээд боловсронгуй болно гэсэн юм хүлээлттэй байгаа. Дээрээс нь нөгөө талаас нь Нэгдсэн үндэсний байгууллагын одоо тусгай хэлтгэгчийн хүрээнд хийгдэх Монгол Улсын засгийн газарт одоо зөвлөх энэний мөрөөр хийгдэх ажлуудын хүрээнд ч гэлээ гэсэн одоо гарцаагүй өөрчлөлт, эерэг өөрчлөлт гарна гэж бодож байна. Гэхдээ энэ бол ерөөсөө зөвхөн одоо юу гэдэг хүний эрхийн үндэсний комиссийн шахалт шаардлага юм уу Нэгдсэн үндэсний байгууллагын шахалт шаардлагаар хийгдэх асуудал биш л дээ. Зүгээр энэ цаг үеийн шаардлага байхгүй түрүүнд өөрөө хэллээ те. Ийм зөрчил бол түгээмэл болжээ. Ерөөсөө л ингээд хүний одоо цагтл харилцааны нууц зураг бичлэг нуудыг одоо цахим орчинд түгээдэг ийм байдлаар бол одоо юу гэдэг нэг нийгмийн харилцааг заримдаа зохицуулах хэмжээний юм үзэгдэл болжээ гэдэг. За тэгэд ер нь бол эрх зүйн зохицуулалтын хувьд бол нэгдүгээрт нээдрэтэй. За түрүүний нэг асуулт байсан. Гомдол гаргаагүй бол яах юм бэ гэд тэ. За тэгэхээр энэ үүссэн нөхцөл байдал нь эрүүгийн хууль, зөрчлийн хуульд тусгагдсан гэмтэрэг зөрчлийн шинжтэй байвал цагдаагийн байгууллагт гомдлоо гаргаж шалгуулна. Бусад тохиолдолд бол бас хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргах энэ механизмыг ашиглах одоо боломжтой. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс бол яг хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой за хамгийн сүүлийн надад өгсөн тоо бол 82 одоо өргөдөл гомдлыг бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд шийдвэрлэсэн байна л да. Ихэнх нь хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн зөрчил гэж тооцогдоод зөрчсөн этгээдэд одоо хариуцлага тооцоолох байт юм уу? Эсвэл зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөл байдлыг одоо залруулах ийм шаардлагууд явагдсан байдаг. Хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль болон хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар нэг бүрэн эрхийг хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнд олгосон байдаг нь болохоор санаачлагаараа тодорхой асуудлыг шалгах. Тэгэхээр жишээлх юм бол одоо бид нар бүгдээрээ мэдж байгаа 5 бог. Үндсэндээ заавал гомдол гаргаагүй байхад бас санаачлагаараа хүний эрхийн үндэсний комиссоос шалгах боломжтой гэсэн эрх зүйн боломжтой. Тэгэхээр мэдээж энэ дээр нэг зүйлийг бол одоо жишээлхэд бид нар нөгөө 5 богд нуура компани ч гэдэг юм уу те хэмэл оюун одоо суурилсан онцлогооны ийм шин одоо үйлчлэгийг нэвтрүүллээ гэд тэ энэ жишээлхэд бол хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай Монгол улсын хуульд нийцэж байгаа хэсэг тэнд цугларч байгаа мэдээлэл одоо баталгаатай найдвартай аюулгүй хадгалагдаж хамгаалагдаж боловсруулагдаж ашиглагдаж байгаа хэсэгт жишээлх юм бол хяналт шалгалтыг одоо комиссийн гишүүний санаачлагаар хийж байгаа ч гэдэг юм уу. Ер нь бол энэ зөвхөн ганцхан одоо хоёрхан кейсийн асуудал биш л дээ. Үндсэндээ шийдвэрлсэн гомдол яагаад гэвэл бас нэг юм онцлог байна. Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн зөрчлийн талаар олон нийтийн мэдлэг
ойлголт төдийлөн сайн биш байгаа учраас нэгдүгээрт эрхэн зөрчигдөж байна гэдгийг энэ бол миний хувийн мэдээллийг одоо мэдээлэл хамгаалуулах эрх зөрчигдөж байна гэдгээ сайн мэдэхгүй байгаа. За мэдлээч гэсэн хаана хандах вэ гэдгээ мэдэхгүй байгаа учраас энэ дээр хүний эрхийн үндэсний комиссийн ийм одоо юу гэдэг proactive те нэлийн идэвхтэй өөрийн санаачлагаар хийх ажлууд их чухал. Тэгэхээр үндсэндээ энэ одоо шийдвэрлэсэн өргөдөл гомдлын 30 орчим хувь нь бол комиссийн гишүүний шаардлагаар хийсэн хяналт шалгалтын хүрээнд гаргасан ийм юмнууд байдаг. Гомдол мэдээллүүд байдаг. За тэгэхээр их урт аюу яалаа тий их урт хариулт өглөө. Ямар таачиг одоо байгаа эрх зүйн боломж болцооны хүрээнд бол хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний санаачлагаар хяналт шалгалтууд хийгдэж байгаа. Урьдчилан сэргийлэх болон зөрчлийг талсан зогсоох ажлууд бол тасралтгүй явагдаж байгаа. Жишээ нь таны саяд хариу тайлбараас бас дахиад нэг асуулт гарч ирж байна л да. За зарим тохиолдолд одоо томоохон байгууллагууд үйлчлүүлэгчийн мэдээллийг алдах, гадны халдлагад өртөх, за тухайн одоо байгууллагын гишүүнчлэлтэй хүмүүсийн хувийн мэдээлэл тэр бүхэл өвчний түүх нь олон улсад одоо хар зах дээр зарагдлаа, тийм ээ, хакердууллаа гэдэг мэдээллүүд явж идэг. За энэ дээр жишээлбэл хүний эрхийн үндэсний комисс нэг биш удаа хэд давтагдсан кейсүүд дээр одоо тухайн байгууллагад олон давтагдаж байна гэсэн үг шүү дээ. Энэ дээр бас ер нь ямар одоо хяналт шалгалттай ямар зөвлөмжийг хүргүүлж ажилласан байдгийг болоо. Тэгэхээр ер нь бол кибер халдлагын нөхцөл байдалд бол Монгол улс нэгдүгээрт халдлагыг илрүүлэх, талсан зогсоох энэ чадах бол бас төдийлөн хангалттай биш. Өөрөөр хэлбэл кибер орон зайд бол Монгол улс нэлээд эмзэг нөхцөл байдалтай. Тэгээд кибер халдлагын тоо бол жилээс жилд бол маш одоо өндөр хувьтайгаар нэмэгдэж байгаа бүр тодорхойлсон шүү дээ, тийм ээ. Чадах энэ хувьд бол эмзэг байна гэдгийг олон удаа дараагийн тий одоо олон улсын харилцаа холбооны байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын төрөлсөн байгууллага тий болон бусад мэрэгжлийн байгууллагуудаас ийсэн удаа дараагийн үнэлгээ. За Монгол улсын засгийн газар ч бас өнгөрсөн жил бол кибер аюулгүй байдал, за кибер аюулгүй байдлаа хамгаалах чадамжтай үнэлгээ хийсэн л дээ. Тэгэхээр энэ дээр бол бид эмзэг нөхцөл байдалтай нь бол ойлгомжтой. За тэгэхээр энэтэй холбоотойгоор одоо хувийн хвшлийн болон төрийн байгууллагуудаас хүний хувийн мэдээлэл хууль бусаар алдагдах, кибер халдлагад өртөх тохиолдлууд бол гарч байна. За хамгийн сүүлийн жишээнүүд байна тий. Бид интернет эмнэлгийн асуудлыг бол өнгөрсөн оны 12 сард бол улсаараа шугасан. За энэ дээр бол хүний эрхийн үндэсний комисс, интернет эмнэлэг, хаан банк ч гэдэг юм уу маш олон одоо мянган Монгол улсын иргэний санхүүгийн болоод эрүүл мэндийн эмзэг мэдээлэл хөндөгдсөн, задарсан байж болцсошгүй асуудлуудыг бол дандаа бүгдийг нь шалгадаг гэсэн үг. Шалгаад шаардлага зөвлөмж хүргүүлдэг. Аль алинд нь бол энэ бүх тохиолдлуудад бол хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний шаардлага зөвлөмж хүрсэн гэсэн үг. За интернетийн тохиолдол дээр бол энэ дээр бас одоо манай хууль хяналтын байгууллагууд, за кибер аюулгүй байдлын нийтийн төв, үндэсний төв бол бас шуурхай арга хэмжээ авсан. Ямар ч байсан одоо энэ дээр бол нэг 2 сар орчим хугацаа орсондоо нөгөө dark web дээр байгаа одоо Монгол улсын иргэдийн мэдээллийг одоо бүрэн буулгатал. Мэдээж тэр хооронд бол нөгөө эрсдлээс хамгаалах ажлууд бол мэдгдсэн цагаас эхлээд хийсэн. За хүний эрхийн үндэсний комиссийн хийсэн шалгалтаар бол бас яг одоо дөнгөж кибер халдлага болоод эмнэлгийн систем одоо юу гэдэг хэвийн бус байдал ажиглагдсан даруйд бол бас одоо шуурхай хүний хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээ авч чадаагүй байна гэж үзээд бол шаардлага хүргүүлсэн байгаа. Өөрийнхөө хамгаалтыг сайжруулах, бодлогоо сайжруулахын талаар байнга мэдээлэх гэх. Тэгэхээр энэ бүх тохиолдлуудад бол хүний эрхийн үндэсний комиссийн хүний хувийн мэдээллийг хамгаалах механизм бас эн чинь өөрөө нөгөө одоо кибер аюулгүй байдлын мэрэгжлийн шинжээчд оролцох шаардлагатай асуудал, олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай асуудал. Тэгэхээр одоо кибер аюулгүй байдлын нийтийн төв, үндэсний төвгээд кибер аюулгүй байдлыг хамгаалах бүтцтэй хамтарч шалгалтуудыг хийдэг. Талсан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлуудыг бол байнга одоо авдаг. Тэгэхээр ер нь бол хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний шаардлага зөвлөмж нийт эрх зүйн баримтчиг ил байдаг. Тэгэхээр олон нийт бол жишээлхэд ямар асуудлыг шалгаад, ямар нөхцөл байдлыг илрүүлээд, ямар одоо шаардлага зөвлөмж өгсөн бэ гэдгийг бол одоо асуух, мэдэх, танилцах боломжтой. Хүний эрхийн үндэсний комиссийн вебсайт дээр бас нэг юм одоо юу гэдэг нэг мэдээлэл авалгааны систем бий болгоод эндээс комиссийн гишүүний шаардлага зөвлөмжийг бүрээхээр нь үздэг ийм одоо техникийн боломжийг бүрдүүлэх гээд манайхан ажиллаж байгаа. Тэгэхээр тун одоо ойрын хугацаанд бол бас одоо цахим юунаас цахим орчноос бол үүсэх боломжтой болноохон мөн цаасан эмхтгэл бас гарч хөвлөгддөг. Чиг үүргийн хувьд бол бас иргэдийн дунд, олон нийтийн дунд зөрүүтэй ойлголтууд байдаг. За хүний эрхийн үндэсний комисс л одоо хууль тогтоомжийн дагуу тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж үүнийхээ хүрээнд одоо
зөвлөмжийг, саналыг хүргүүлэх, санал гаргах, мэдээлэл хүргүүлэх, одоо илтгэл зэргийг улсын хурлд хүргүүлэх ч юм уу, ер нь одоо зөвлөмжийн байдлаар ажилтдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө зарим иргэд маань ч юм уу зарим үед одоо хүний эрхийн үндэсний комиссаас шаардж байгаа шаардлага нь яа шийтгэл өгдөг оноодог байгууллага мэтэр одоо олон нийт манаас шаардлага одоо хүргүүлээд байдаг гэсэн юм үнцэг харагдчихэдэг. Тэгэхээр яг хүний эрхийн үндэсний комиссийн одоо ажилтдаг энэ механизмын талаар таас илүү дэлгэрэнгүй бөгөөд их ойлгомжтой энгийнээр тайлбарлаж өгөөч тий. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийн зөрчил одыг илрүүлвэл комиссийн гишүүний шаардлага хүргүүлдэг тий. Тэгэхээр нэг ийм онцлог байдаг. Хүний эрхийн үндэсний комиссийн гомдол шийдвэрлэх ажиллагааг болвол одоо зэрэгцсэн хяналтын механизм гэж ойлгож болно. Өөрөөр хэлэх юм бол хүний эрхийн үндэсний комисс түрүүнд тодорхойлт уншижлаа шүү дээ тий. Монгол Улсын үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх хэрэгчлөөний хэрэгжилтэнд хяналт тавьдаг гэдэг. Хүний эрхийн үндэсний комисс бол систем хяндаг, механизмуудыг хяндаг, хараат бус хяналтын байгууллага. За өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын боловсролын систем, эрүүл мэндийн систем, за эрүүгээрийг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг энэ тус бүрдээ системүүд байгаа тий, салбарууд байгаа гэсэн үг. Энэ салбарууд бүгдээрээ хүний эрх хэрэгчлөөний хэрэгжилтэнд одоо хүний эрх хэрэгчлөөг хэрэгжүүлэх хангах үүргийг гүйцэтгэдэг тий. Монгол Улсын иргэн үндсэн хуульд амласан тэр амлалтуудыг яг эдэлж гэнэ үгүй юу гэдгийг эдлүүлэх бас үүрэгтэй тий. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн одоо хяналт яаж орж ирдэг вэ гэхээр өөрөөр хэлэх юм бол за бүх салбаруудад хүний эрх хэрэгчлөө Монгол Улсын үндсэн хуулиар тодорхойлсон тэр хүний эрх хэрэгчлөө зөрчигдсөн гэж үзэж байгаа салбаруудад хяналт шалгалтаа хийдэг. Энэ хүрээнд өргөдөл гомдол гаргаж болно. Одоогийн байдлаар хүний эрхийн үндэсний комиссийн одоо хяналт шалгалт явуулах, гомдол хүлээж авч шалгах, шийдвэрлэх энэ бүрийн эрхийг тодорхой асуудлын хүрээнд хязгаарласан юм заалт бол байхгүй. Тэгвэл нэг одоо jurisdiction гэж хэлдэг те бүрэн эрхийг хязгаарласан нэг одоо зарчим юу вэ гэхээр хэрэг бүртэх мөрдөн шалгах ажиллагаа шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү иргэн захиргаа зөрчлийн хэрэг маргааныг хүний эрхийн үндэсний комисс хүлээж авахгүй гэдэг ийм заалт байдаг. Тэгэхээр энэ одоо нэгэнт одоо хэрэг үүссэн байгаа тохиолдолд бол тухайн хэрэг маргааны үндсэн асуудлаар одоо гомдлын хүний эрхийн үндэсний комисс хүлээж авахгүй гэхдээ тэр хэргийг мөрдөн шалгаж байгаа, шийдвэрлэж байгаа явцад үндсэн хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх хэрэгчлөө зөрчигдсөн гэж үзвэл энэ гомдлыг комисс хүлээж авч шалгах шийдвэрлэдэг. За ийм нөгөө айгүй урт оршил хэлээд асуултанд нь шууд хариулъя. Хүний эрхийн үндэсний комисс хариуцлага хүлээлгэж чаддаг юм уу гэд. Хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл бол байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ олон одоо гомдол мэдээллийг замын 200 орчим гомдол мэдээллийн үндсэндээ 60% нь хүний эрхийн үндэсний комисс бол нэлээд одоо нэгт чанд баримт татаж авч одоо хяндаг гэсэн үг. Энийний 30% нь барагцаагаар бол хяналт шалгалт явуулж байна. Одоо байгууллага албан тушаалтны одоо үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж байна. За тэгээ шаардлага зөвлөмж өгж байна. Тэгэхээр нөө системийг хяндаг гэдэг нь бол хүний эрхийн үндэсний комисс жишээлхэд одоо юу гэдэг одоо хүний эрхийг зөрчсөн тодорхой салбарын албаагчид шууд өөрөө бол торхгүй. Шууд өөрөө бол хариуцлага тооцохгүй. Гэхдээ эрх бүхий албан тушаалтнаар нь нөгөө механизмаар нь бол энэ хүний эрхийг зөрчсөн байгаа учраас хариуцлага тооц гэдэг асуудлыг тавьдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол өөрөө шууд биш боловч одоо тухайн шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтанд шаардлага зөвлөмж хүргүүлж хариуцлага хүлээлгэж болдгоо гэсэн. Тэгэхээр хүний эрхийн үндэснийг Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс бол ер нь Аз намханлан бүс нутагт байгаа хүний эрхийн үндэсний комиссуудтай харьцуулахад харьцангуй ер нь одоо нэлээд одоо зөвлөмжийн тоогоор зөвлөмжийн гэхээсээ илүүтэй бас хатуу хариуцлага тооцож чаддаг комиссд ордог. Ер нь хүний эрхийн үндэсний байгууллагуудын чиг үүргэн тогтолцоог одоо үндсэн зориулалт нь бол тогтолцооны хяналт тавьдаг, тогтолцоог сайжруулахад оршдог. Гэхдээ хүний эрхийн Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухайд бол бас одоо гомдол мэдээллийг маш олон тоотоогоор хүлээж авдаг. Нилээд заавал биелүүлэх хүчин чадал. Өөрөөр хэлбэл хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний шаардлага зөвлөмжийг хүлээж авсан байгууллага албан тушаалтан заавал биелүүлнэ гэдэг комиссийн тухай хуулийн заасан байдаг. Биелүүлээгүй одоо байгууллагыг тусгай зөвшөөрлөлийг одоо хураах болон албан тушаалтнаас нь чөлөөлөх үндэслэл болно. Бас л өөрөөр хэлбэл комисс шууд өөрөө хариуцлага тооцохгүй ч гэлээ гэсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардах ийм бүрийн эрхийг бол
одоо хуулиар олгогдсон байгаа. За энэ хүрээндээ ч гэсэндээ энэ одоо арга хэмжээнүүдийг комисс аваад явж байгаа. Яг асуух гэж байлаа та. Өөрөө хариулчлаа. Тэгэхээр эргээд нөгөө өгсөн санал зөвлөмжийн биелэлт дээр ямар хугацаан дээр ч юм уу яаж хяналт тавьдгийм бэ? Эргэх холбооны тухайд. За тэгэхээр хоёулаа комиссийн гишүүний шаардлага, комиссийн гишүүний зөвлөмж гэдэг хоёр баримтчгийн тухай ярьлаа тийм. Ямар тохиолдолд шаардлага, ямар тохиолдолд зөвлөмж гаргад юм бэ гэдээ ялгаа байх хэрэгтэй тэрнт чинь тийм. Тэгэхээр хүний эрхийг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон тохиолдолд бол комиссийн гишүүн тэр зөрчлийг таслан зогсоохын тулд хариуцлага тооцохын тулд шаардлага авчдаг. Хүний эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсчээ гэж дүгнэх юм бол, эрсдэл үүсчээ гэж дүгнэх юм бол урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмжчдэг. Хуульд заасны дагуу ер нь бол комиссийн гишүүн одоо шаардлага зөвлөмжийнхөө яг одоо хэдийн хугацааны дотор хэрэгжүүлээд буцаагаад комисс тариу мэдэгдэх вэ гэдгийг бол өөрөө тогтоодог. Гэхдээ ер нь хуулиар тогтоосон хугацаа нь бол зөвлөмжийг 60 хоног дотор, шаардлагыг 30 хоног дотор одоо хэрэгжүүлэх ийм хуулийн хугацаа тогтоож өгсөн байдаг. Гэхдээ мэдээж одоо юу гэдэг нэг яралтай арга хэмжээ агуулах хэвээр асуудлаар бол жишээлбэл 1 хоногийн хугацаатай шаардлагыг хүртэл хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн гаргаж болдог гэсэн үг. Гаргаж байсан бас тохиолдол байдаг. За хоёлаа явж байгаад би бас сэдвээр нь багаар хөндрүүлээ гэж бодоод байна. Энэ 9 сарын хугацаанд хүүхдийн эрхийн асуудлуудаас айгүй хөндөгдөж байна. Сурч боловсрох эрх нь бүрэн одоо хангахдахгүй байна. За өөрөөр хэлэх юм бол одоо нийслэлд тодорхой тооны объектууд буюу сургууль цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсон боловч харьяа яамнаас нь тендерээ цаг хугацаанд нь зарлаагүй, доторх одоо эд тогшлыг захиалаагүй гэдэг үндслээр маш олон мянган хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. За үүн дээр хүний үндэсний комиссаас бас ямар санал зөвлөмж шаардлагыг холбогдох албаны хүмүүст хүргүүлж ажиллаж байна вэ? За тэгэхээр ийм ер нь бол хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд хүний эрхчлөөний асуудлуудыг одоо дотооддоо хуваарлж авсан байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол миний хувьд одоо комиссийн өөр нэг гишүүний хариуцсан одоо ажил хийж аваа ажлын талаар бол бас дэлгэрэнгүй нэгдүгээрт нь мэдээлэл өгөх нэгдүгээрт боломжгүй, хоёрдугаарт бас нэг талаасаа бол зохимжгүй гэдгийг урьдчилж хэлэх нь зүйтэй. Тэгэхдээ одоо нийгэм тулгамдсан хүний эрхчлөөний асуудлаар бол бид бас ямар ч одоо тодорхой хэмжээний мэдээлэлтэй комиссийн хүрээнд ямар ажил явж байгаа вэ гэдэг дээр бол бас мэдээлэлтэй байгаагийн хувьд бол хариулт өгье. Өөрөөр хэлэх юм бол миний хэлж байгаа нь бол комиссийн гишүүнийг тухайн асуудлыг хариуцсан комиссийн гишүүнийг төлөөлж яриаггүй шүү гэдгээ анхааруулад. За боловсролын багц хууль бол ер нь Монгол улсын боловсролын тогтолцоонд үзэл санааны шинжилгээг одоо бий болгосон мэдлэг олгодог боловсролын тогтолцооноос хүн бүтээдэг боловсролын тогтолцоо бий болгоё. Тэгээд хүн болгонд хүртээмжтэй ийм боловсролыг олгодог болёо гэсэн ийм үзэл санаагаар бичигдсэн хууль штэ. Гэтэл өнөөдрийн байдлаар одоо эн чинь өөрөө юу хэлж байгаа юм бэ гэхээр за ялангуяа одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нөхцөл байдал. Ер нь Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрал эзэмшиж, бусад хүүхдийн адил хүсэл мөрөөдлөө биелүүлэх, хүний ёсоор амьдрах боломжийг бид бүрдүүлж чадсан уу гэвэл бид чадаагүй. Гэхдээ чаддаг болёо гэдэг нь хуулийг баталсан. Ийм одоо юу гэдгийг боловсролын систем, боловсролын үзэл баримтлалыг өөрчлөх хэмжээний хууль батлаад тэгсэн хэрнээ өдөр тутмын жирийн одоо хэвийн явуулах нөхцөл байдлаа хангаж чадахгүй байгаа. Захиргааны алдаа гарч байгаа. Одоо хэвийн ажиллах нөхцөл болцоог хангаж чадахгүй, төлөвлөлт нь бас эхнээсээ буруу одоо юу гэдэг Монгол улсын сургуульд орж байгаа хүүхдийн тоог сургуулийн барьж байгаа хурд гүйцэхгүй байна ч гэдэг юм уу. Энийг төлөвлөх нь Монгол улсын засгийн газрын иргэндээ өгсөн үндсэн хуулийн амлалт. Сурч боловсрох хэрэгтэй. Энийн цаана тэр сурч боловсрох боломжийг тангана гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бол хүний эрхийн зөрчлөө гэвэл хүний эрхийн зөрчил мөн. За тэгээд хүний эрхийн үндэсний комисс тэгээд энэ дээр юу хийж байгаа юм бэ гэж. За тэгэхээр энэ жилийн хүний эрхийн үндэсний комисс бол эрүүл мэндийн салбар руу бодлогоо чиглүүлээ. Эрүүл мэндийн салбар бас дахиад л эрүүл мэндийн салбарын санхүүжилтгээд бас нэг реформын шин чанартай ажиллаад байна. Энэний өмнөх жилийн хүний эрхийн үндэсний комиссийн одоо гол анхаарлаа хандуулсан асуудал бол боловсролын салбар, боловсролын
тогтолцоо байлаа л да. Гэхдээ мэдээж шинэ боловсролын багц хууль хүчин төгөлдөр одоо болсон системээрээ шинэ хуулийг хэрэгжүүлэхийн зохион байгуулалтыг хийх шаардлагатай болсон гэдэг одоо үндсэн дээр болвол болцсошгүй хүний эрхийн зөрчлийг анхааруулж хүний эрх чөлөөний төлөв байдлын илтгэлд одоо 2 жилийн өмнө тусгаж ижээ. За энэний мөрөөр бас тодорхой одоо улсын их хурлын тогтоолгоор засгийн газарт үүрэг даалгавар өгсөн асуудал байгаа. Энэ жил хүний эрхийн үндэсний комиссийн хийж байгаа одоо үндсэндээ бараг бүтэн жил гарan үргэлжилж байгаа асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш шамран сургах энэ боловсролыг яаж бид нар зүй зохисоор нь олох юм бэ гэдэг асуудал. Олон эцэг эхчүүдэд хүүхдүүдэд шинэ хууль батлагдсанараа итгэл найдвар өгсөн. Тэ? Би одоо сургууль сурдаг болох юм. Миний хүүхдийг сургууль хүлээж авдаг болох юм байна. Гэтэл бол бодит байдал дээр одоо хүүхэд сургууль сурья гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд очиход үндсэндээ сургууль бэлнэ үү? Багш бэлнэ үү? Анги бэлнэ үү? Одоо эргээд сургуулийн одоо чухал хэсгийг бүрдүүлж яадаг бусад хүүхдүүдийн эцэг эх гэдэг юм уу те school community гэж нэрлэдэг. Тэр сургуулийг бүрдүүлж байгаа бүх талууд нэгдүгээрт нь бэлнэ үү? Багшид ямар агуулгыг яаж хүргэх аргачлал боловсруулагдсан байна уу? Хангалттай төсөв хуваарлагдсан уу? Гэт ингээд асуулт асуухаар үндсэндээ бол одоо тэг шамран сургах боловсрал бол одоо манайд мөрөөдөл хуульчлагдсан мөрөөдөл байгаа нь бол уул нь хууль бэлэгдэх ёстой тийм үү? Эрх зүйн төрийн үндсэн зарчим бол хууль баталсан бол хууль заавал бэлэгдэх ёстой. Гэтэл хуульчлагдсан мөрөөдөл байгаа нь бол энэ бол одоо комиссийн маш онцгойлон анхаарах ийм бодлогын асуудал мөн яагаад юм бэ гэхээр одоо бид маш олон жил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хамгийн ядуу амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмээс тусгаарлагдаж байна гэдэг ингээд олон жил ярьж байгаа. Хүний амьдралыг өөрчлөх интервенц хамгийн одоо чухал интервенц бол боловсрал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрал эзэмших тэгш боломжтой болно гэдэг бол нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмээс тусгаарлагддаг нөхцөл байдлыг засахын бүр одоо юм тий уртч нөхцөл нь. Тэгэхээр одоо 12 сард хүний эрхийн үндэсний комиссоос боловсролын яамд энэ комиссийн гишүүний биш хүний эрхийн үндэсний комиссийн зөвлөмжийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд Монгол улсын одоо өнцөг булан бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл зааж байгаа багш нарын үгийг сонсож байгаа. Арга зүйг нь боловсруулдаг мэрэгчлэнүүдийн үгийг сонсож байгаа. Тэгэхээр комиссийн одоо юу гэдэг ажлаа явуулдаг нэг одоо зарчим байдаг. Энэ нь бол бидэнд одоо юу гэдэг бодит үр дүн чухал. Боловсролын яам, боловсролын салбар одоо тулгамдсан олон асуудалтай байгаа үед нэг талаас нь энэ бол хүний эрхийн зөрчил мөн гэдгийг одоо маш тодорхой хэлэх нь бол чухал. Нөгөө талаас тэгвэл одоо яах юм бэ гэдэг гарц гаргалгааг хамтарч бас боловсруулж дэмжлэг үзүүлэх нь бас чухал. Тэгэхээр өнөөдөр жишээлхэд юу гэдэг юм одоо улс орны нөхцөл байдал одоо дэлхийн улс орнуудын нөхцөл байдал янз янз тийм үү. Тэгэхээр Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахад Монголын манай улсын нөхцөл байдал тохирсон ямар шин санаачлага, арга зүй, аргачлал байх юм. Бид нар өөрсдийгөө харах хэрэгтэй тийм. Ийм байдгаа гэд дэлхийн мэдээлэл нээлттэй болсон цаг үед бол хүний эрхийн олон асуудлыг засахад одоо жишээлхэд одоо юу гэдгийг сайн санаачлагуудыг бол бид нар дэлхийн хаанаас ч олж харж болно л доо. За Австралид ингэж асуудлаа шийдэжээ, Финланд ингэж шийдэжээ, Америк ингэж шийдэжээ, Япон ингэж шийдэжээ, Солонгос ингэж шийдэжээ. Гэтэ бас олонх тохиолдолд мэдээж санаа авах хүчнөө чухал одоо юунууд бол байна. Гэхдээ олонх тохиолдолд бол тэр чухал интервенцүүд Монгол улсын нөхцөл байдал дээр төдийлөн шууд хэрэгжих боломжгүй байдаг тийм. Тэгэхээр тийм учраас хүний эрхийн үндэсний комисс одоо багш нарыг сонсож байгаа тэр бид яавал тэг шамран сургах энэ одоо боловсролыг хуульчлагдсан мөрөөдөл болохгүй бодит байдал болох юм бэ? Аливаа аргаа хуваалцаад өгөө. Тэгээд энийг боловсролын систем рүүгээ нэвтрүүлье. Хүний эрхийн үндэсний комисс зөвлөмжөө ингэж боловсруулъя. Өөрөөр хэлбэл хэрэгжих Монгол улсад хэрэгжих боломжтой зөвлөмжийг боловсруулна. Асуудлыг тогтолцоогоо сайжруулахад бид дэмжлэг үзүүлнэ гэдэг нь бол бас одоо манай бодлогын бас нэг чухал одоо юу байдаг одоо юу гэдэг бодлогын чухал хараа байдаг. Тэгэхээр энэ хүрээнд бол энэ жил цаг зөндөө бас их юм ярьлаа. 2 жилийн өмнө боловсролын системийг бүхэлд нь үнэлээд дүн тавьж ирсэн бол энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэг шамран сургах боловсрал ямар байна вэ гэдэг дээр комисс яаж сайжруулах юм бэ гэдэг. Болохгүй байгаагийн нэг нь бол одоо
ярих шаардлагагүй. Огт болохгүй байгаа. Ганцхан харин одоо тэгвэл яах юм бэ гэдэг дээр бол хүний эрхийн үндэсний комисс зөвлөмж боловсруулж байна гэсэн. Монгол улсад яригддаг бас нэг асуудал бол эрүү шүүлтийн асуудлаас тодорхой төвшөнд яригдаад нэг юм дийл гарч ирж олон нийтийг хамарсан сэдв болоо дахиад ингээ бүдгэрдэг бас нэг юм онцлог байгаа тань л та. За жишээлбэл эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг бол ялт арга байхгүй одоо хүний эрхийн үндэсний комиссаас хөндлөнгөөс хяналт шалгалтыг хийж ажилладаг юм шиг үүрэгтэй байдаг. За зөвхөн ингээд нэг жишээ ярихад 2024 оны 7 сард гарсан кейс байна л да. 461-р ангид 21 настай иргэн нас биеийн муудаад имлэгт хүрэгдэд нас барсан. За үүний дараагаар тэдний ар гэрийнхэн бол цагдаагийн албан хаагчдад зодуулсны улмаас нас барлаа гэдэг мэдээллийг бас олон нийтэд өгч ирсэн. Гих жишээтэй ийм хэрэгүүд дээр хүний эрхийн үндэсний комиссаас ямар шаардлагуудыг тавьж за дараагаар нь ер нь яг одоо гимбуруутай хэсгээр бас одоо ямар оролцоотой, ямар хяналттай ажиллах юм бэ? За. Тэгэхээр өнгөрсөн жил бас нэг одоо комиссийн эрүүг иргэн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэмжээнд хүртэл хийсэн ажил бол эрүү шүүлтийн асуудал мөн. За дахиад энэ асуудлыг хариуцсан тусгай 2 комиссийн гишүүн ажилладаг. Тэгэхээр би бас эргээд 2 хүний өмнөөс ярих хэрэгтэй болж байна гэсэн үг. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдсанаар одоо комиссийн нэг мандат болж би одоо Монгол улсад шинээр мэндэлсэн. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажиллагаа талсан зогсоох ажил гэдгийг одоогийн хуулиар бол 2 тасалдсан байгаа юм. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажиллагаа нь хүний эрхийн үндэсний комисс тусгайлсан хариуцсан нэг гишүүнтэй комиссийн олгогдсон мандат комиссийн бүрэлдэхүүнд харьцангуй тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Урьдчилан сэргийлэх гэдэг нь юу юм бэ гэхээр зөвлөн туслах ажлыг явуулдаг. Өөрөөр хэлбэл яаж тэгвэл зөвхөн хорих ангууд биш л дээ эрүү шүүлттэй одоо хүний эрх хэрэгчлөө хязгаарлагдсан ийм одоо нөхцөл байдалд гэж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө насрамжийн газрууд за одоо сэтгцэн эмнэлэгч гэдэг юм уу энэ бүх юу гэдэг төрийн хяналтад хүн байгаа газруудад эрүү шүүлт, хэрцгий хүнлэг бус харьцаа, хүний нэр төрийг доромжилсан харьцаа гаргахгүй байхад тэр системийг яаж дэмжих юм бэ гэдэг ийм одоо шинэ механизм гэж ойлгох хэрэгтэй. За хүний эрхийн үндэсний комиссд ямар мандат байдаг вэ гэхээр тэр нь тусдаа өөр нэг гишүүн хэрэгжүүлдэг мандат нь юу вэ гэхээр эрүү шүүлт хүнлэг бус хэрцгий харьцаа, хүний нэр төрийг доромжилсан харьцаа гэдэг энэ өөрөө нөгөө хуульцсан хувьда манайхаа эрүү шүүлт гэдэг ингээд нэг ойлголтын хүрээнд маш олон хэлбэрийн үйлдэлүүдийг хамруулж ойлгоод байдаг байхгүй юу? Гэхдээ олон улсын эрх зүйн жишээлх юм бол одоо нөгөө Монгол улсын хамгийн чухал олон улсын эрх зүйн баримтчиг иргэний улс төрийн эрхийн пактад энэ одоо фактыг хэрэгжүүлж байгаа бусад олон улсын маргаан шийдвэрлэх байгууллагын жишгт бол 7 өөр үйлдэлийг илтгэдэг. Эрүү шүүлт тийм энэ өөрөө тусдаа одоо маш ноцтой хүний эрхийн зөрчил энэ бол preemptory одоо хизээч зөрчиж болохгүй олон улсын эрх зүйн хэмжээгээр маш өндөр хамгаалалттай байдаг. За хүнлэг бус харьцаа, за хэрцгий харьцаа, хүний нэр төрийг доромжилсан харьцаа шийтгэл гэдэг ингээд олон 7 төрлийн үйлдэлийг энэ дотор ялгаж асуудлыг шийддэг л дээ. За тэгэхээр энэ бол нөгөө эрүү шүүлтийг Монгол улс яаж тайлбарлаж ойлгож байна вэ? Энэ хүрээнд юу байна вэ гэдэг асуудал. Тэгэхээр нөгөө хүний эрхийн үндэсний комиссийн шалгадаг хэсэг нь шалгадаг мандат нь яад юм бэ гэхээр за эрүү шүүлт бол одоо Монгол улсын хууль тогтоомжид Монгол улсын эрүүгийн хууль зааснаар бол гэмт хэрэг. Энэ гэмт хэргийг шалгадаг механизмуудыг одоо Монгол улс бий болгосон тийм үү. Тодорхой төрлийн мөрдөн шалгах байгууллагт өөр мөрдөн шалгах байгууллага хяналт тавих юм тогтолцоог бий болгосон л доо. Тэр гэмт хэрэг учраас гэмт хэргийг мөрдөн шалгадаг энэ тогтолцоогоороо юуны өмнө нэгдүгürt одоо явагдана шийдвэрлэгдэнэ. Өөрөөр хэлэх юм бол эрх бүхий байгууллага шалгаад прокурор хяналт тавиад шүүх шийдвэр гаргадаг асуудал гэсэн. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс одоо нөгөө гэмтрэг зөрчлийг шалгах шийдвэрлэдэг вэ гэдэг энэ хүрээндээ болвол одоо шууд хяналтыг бол хэрэгжүүлэхгүй. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа за энэ дээр тавьж байгаа хамгийн гол нь прокурорын хяналт хангалттай биш байжээ. Хуульд нээцсний дагуу үр дүнтэй яваагүй байна гэж үтсэн тохиолдолд бол комисс хөндлөнгийн шалгалт хийдэг. За саяны ярьсан кейс энэ дээр бол хүний эрхийн үндэсний комисс тусгай бүр иргэний нийгмийн байгууллагууд иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг
байгуулж анх удаага бас комиссийн практик тийм сонин юу болсон л доо. Гомдлыг шалгаж шийдвэрлэх бол комиссийн гишүүний дангаараа одоо шийдвэрлэдэг бүр ирэх байдаг. Гэхдээ энд нөгөө олон нийтийг сэрт хийлгсэн тийм. Дээрээс нь маш их одоо эргэлзээтэй мэдээлэл тодорхой ил тод биш байна, мэдээлэл хангалтгүй байна гэсэн ийм эргэлзээ байсан учраас болвол сонирхсон бид энэ дээр одоо Хүний эрхийн үндэсний комиссийн шалгах ажиллагаанд хувь нэмрээ оруулж оролцъё гэсэн 3 иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор бол ажлын хэсэг байгуулагдаж энэ дээр дүгнэлт гаргасан. Гэх мэтчлэн тэгэхээр өөрөөр хэлэх юм бол үндсэн механизм, гэмтрийг мөрдөн шалгах үндсэн механизм, хяналт авах үндсэн байгууллага, прокурорын байгууллага энэ дээр Хүний эрхийн үндэсний комиссийн тухайн тохиолдол дээр одоо гарцаагүй давхар шалгалт хийх ёстой гэсэн тохиолдолд бол энэ шалгалтыг өөрийнхөө ерөнхий мандатын хүрээнд хийдгээ. Тэгээд талсан зогсоох хэрвээ одоо үнэхээр эрүүшүүлэлт үлдсэн гин буруутай нөхцөл байдал тогтоогдох юм бол хууль заасан хариуцлагыг хүлээх арга хэмжээ авдаг гэсэн. За яг энэ игцэгтэй цаг үед бас таныг ирж ярилцлага өгж байгаад бас дахин талархал илэрхийлээд яхаар байхгүй асуухгүй одоо өнгөрч болохгүй нэг асуудал байна. Баянгол хаан уул сонгинаархан дүүргийн эрүүг иргэн анхан шатны одоо шүүхтэр өнөөдөр бас шүүх хурал нь болж байгаа олныг сэртийлгсэн аимшигтай хэрэг байна. За энэ дээр яг таны саяны хэлсэн зүйлтэй уяад асуухад прокурор хэрвээ хангалтгүй ажиллаа гэж үзэх юм бол Хүний эрхийн үндэсний комиссаас тийм ээ оролцох юм бололцоотой гэж та сая хэллээ. Тэгэхээр үндсэндээ бид нар энэ хагас өдөр шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан шүүхийн процессын тойм дээр харж байхад шүүх бол одоо прокурорыг хангалтгүй хэрэг дээр одоо шалгалт хийсэн байна гэж үзээд дахиж нотлоо, тогтоо гэж буцаасан байна. Харин прокурор давцаалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж өгсөн. Тэгэхээр өнөөдөр одоо хэрэгт холбогдогч нар яллагдагч байх ёстой юу, хохирогч байх ёстой юу гэдэг дээр бас шүүх хурал нь явж байх шиг байна. Тэгэхээр энэ дээр Хүний эрхийн үндэсний комисс ер нь оролцох одоо төлөв байдал харагдаж байна уу? Ер нь ямар байр суурьтай байна вэ? За тэгэхээр энэ бол тухайн асуудлыг хариуцсан комиссийн гишүүний бас шийдвэрлэж оролцох бүр эрхийн асуудал. Ер нь одоо нийгмийг цочроосон онц ноцтой гэмт хэрэгүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд Хүний эрхийн үндэсний комисс санаачлагаараа байнгын давхар хяналт тавьдгаа гэдгийг бол хэлхэн зүйтэй. Шүүх хуралдаа нэг ажиглах одоо комиссийн бас нэг бүр ирэх байдаг. Хэрвээ анхаарал татсан мэдээж хэргийн оролцогч биш учраас ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг цагаатах болон одоо гин буруутай гэж үзэх дүгнэлт танилцуулах боломжгүй. Гэхдээ шүүх хуралдаа одоо ямар явцтай байгааг тийм хүний эрх хэрэгчлөөг хангасан ийм нөхцөл байдалд байна уу гэдгийг за мэдээж одоо шүүх хуралдааны явцад бол бас мөрдөн шалгах ажиллагааны талаар дүгнэлт одоо нөхцөл байдлыг юу гэдгийг хяналт тавих хэмжээний бас мэдээлэл энэ дээр яригдах боломжтой. Тийм учраас бол ийм арга хэмжээнүүдийг явуулдаг. За яг одоо ямар арга хэмжээ явуулж гэнэ вэ гэдгийг бол тухайн асуудлыг хариуцсан комиссийн гишүүнээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За өнөөдөр бас олныг цочроосон нэг хэргийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зэрэг мэдээлэлж байна. Шүүх хурал нь бас шууд нээлттэйгээр дамжуулагдаж байна. За гих мэтчлэн олныг сэртгийлсэн ийм хэрэгүүд удаа дараа гарч байна. Монгол улс цаазын ялтай улс орн болох ёстой гэдэг байр суурийг иргэд бас олон нийтийн сүлжээнд илэрхийлж байна. За 2010 онд одоо манай Монгол улс Аз намхан далайн бүс нутагта цаазын ялгүй орн боллоо гэдгээрээ бас ихээхэн бахархаж одоо тий энэ шийдвэрийг гаргаж байсан 2010 онд. За цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум тогтоож парламентэд хилцүүлэн батлуулсны дараа цаазын ялгүй болсноо дэлхийн нийтэд зарласан 2017 онд. За энэ бол захиагийн хэлбэгдэрж ерөнхийлөгчийн үед болсон үйл явдал. За үүний дараагаар 2017 онд бас тухайн үед Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ерөнхийлөгч Халтмаагийн Батулга нийгэм тогтворжоогүй, хувь хүн төлөвшөөгүй байгаа учраас цаазын ялыг халсан буруу алхан байсан гэж бас маш тодор мэдэгдэжсэн. Өнөөдөр 8 жилийн дараа 2025 онд цаазын ялыг иргэн сэргийхэн зүйтэй гэдэг байр суурийг иргэд баримтлаад эхэллээ. Нөгөөтэйгүр ардчлалын их орон гэдэг Америк улсад ерөнхийлөгч Дональд Трамп гадны цагаач эмэгтэй хөнөөсөн этгээдэд цаазын ял оноо гэдгийг бас өөрийн байр сууриа олон нийтэд ил тод нээлттэй илэрхийлжлээ. За Монгол улс яг энэ нөхцөл байдал дээр ямар бодлогыг баримтлах вэ? Ямар байр суурьтай байх нь зөв бэ? Хэрвээ цаазын ялыг сэргээвэл юу болох вэ гэдэг хоёр талтай хоёлоо тайлбарыг бас олон нийтэд
одоо хуулийн гаргалгаагаар нь олон улсын бас бидний гэрээ конвенц юу байдгийг олон улсын өмнө хүлээсэн үүрэг юу байдгийг тий энэ талаар ярилцъя. За тэгэхээр энэ бол одоо бүр яалтчгүй Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс маш тод дуу хоолой байр сууриа илэрхийлэх ёстой асуудлыг хүндж байна. Бас баярлалаа. Энийг бол бид одоо өнөөдөр л ярих ёстой асуудал. Ялангуяа нийгэмд ингэж хүчтэй сөхөгдөж байгаа үед нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Мэдээж одоо олныг цочроосон гэмт хэрэгүүд энэ асуудал шиш шилээ дарж яригдж байгаа энэ өнөөдрийн цаг үед бол нийгэм маш их цочирдсан байгааг үндсэндээ баг одоо нөгөө цөхөрч аргаа барж байгааг бол бид ойлгох хэрэгтэй тий. Тэр яаж энэ асуудлыг бид үр дүнтэй шийдвэрлэх юм бэ? Одоо ямар гарц гаргалгаа яаж одоо аюулгүй орчинд бид нар амьдрах ёстой юм бэ гэж ингэж одоо юу гэдгийг нэг талаасаа одоо ингэж бухимдаж зовж байгаагийн нэг одоо хувилбар нь ерөн цаазын ялаас сэргээчих юм бол асуудал шийдэгдчих юм шүү гэдэг бас нэг найдвар гордлого маягийн зүйл байх шиг байна тий. Энийг бол үнэхээр одоо нөгөө нийгмийн сэтгэл зүйн байдлыг бид маш гүнээ ойлгох ёстой. Гэхдээ энэ дээр бол бид эргээд нөгөө тэр сэтгэл хөдлөл одоо яах вэ гэдэг энэ одоо зомнил бухимдлаас хол гарч бас бодит нөхцөл байдлыг харах ёстой л доо. Тэгээ илүү нөгөө сандраад бухимдаад айдас түгээд байх тусам аль болохоор яаж эрүүл саруулаар нөхцөл байдлыг харах вэ гэдэг чинь зүгээр нөгөө нийгмийн төдийг хувь хүний хувьд ч гэсэндээ одоо тулгамцсан асуудлаа үр дүнтэй шийдвэрлэхийн эхлэл шүү дээ. Тэгэхээр бид болвол нэгдүгээрт нь цаазын ял үр дүнтэй эрх зүйн хамгаалалт онц ноцтой гэмт хэрэгээс одоо гэргийг гаргахгүй байх, хүнээ хамгаалах ийм одоо үр дүнтэй хамгаалалт болж чадахгүй гэдгийг баримтад үндэслэж тийм хууль зүйн талаас нь бас одоо нийгэм социологи судалгааны талаас нь бол авч үзэх ёстой л доо. Нэг зүйлийг хамгийн ихэнд бол одоо маш тодорхой хэлье. Монгол улс цаазын ялыг сэргээх ёсгүй. Яагаад вэ? За цаазын ялыг сэргээх одоо юу гэдгийг цаазын ял бол хэрэгтэй гэдэг одоо бас нэг хэд хэдэн аргумент байдаг. Тэр нь бол нэгдүгээрт нь хэрвээ цаазын ялтай байх юм бол цаазаар авах ялаас эмээгээд ноцтой гэмт хэрэгүүд гарахгүй тий гэдэг нэг юм итгэл гэх юм уу та тий. Нөгөө тал дахиад бас одоо юу гэдгийг цаазаар одоо маш зэрлэг жигшмээр гэмт хэргийг хийсэн этгээдийг цаазаар авна гэдэг бол эргээд тэр хүн дахиж гэмт хэрэг хийхгүй байх ийм одоо урьдчилан сэргийлэх бас нэг ийм арга хэмжээ болдог. Эргээд жилгэд одоо юу гэдэг одоо энэ одоо гэр бүлүүдэд тохиолдсон энэ аимшигтай гэмт хэргийг хинч бити үзээсэй гэсэндээ нийгэм зөвхөрчөөд байгаа шүү дээ тийм. Энэ эргээд одоо тийм үн цэнтэй одоо хүний амь нас байна. За гэр бүлийн үлдэж байгаа гэр бүлийн харилцаа байна. Хүн болгоо энэ дээр өмөрж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ одоо юу гэдэг амь алдсан болвол одоо амийг бас авах нь шудраг авсанд нийцнэ ч гэж үзэж байгаа юм аргументад байгаа л да. Гэвтэл өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орнууд цаазаар авах ялыг ер нь төр зөвшөөрөх ёстой юм уу гүй юу гэдэг энэ одоо маргаан бэтгэлцэн үндсэндээ одоо 50-60 жил үргэлжилж байна. Энэ хооронд олон судалгааны ажлуудыг хийжээ. За нэг зүйл цаазаар авах ялтай байснараа хүнд ноцтой аимшигтай гэмт хэрэг буурна гэдэг. Өөрөөр энэ хоёрын хооронд шууд холбоо хамаарал байдаг юм а гэдгийг нотолсон судалгааны ажил бол өнөөдрийг болтол алга байна. Нөгөө талаасаа эргээд одоо жишээлбэл дэлхий дээр өнөөдөр би зүгээр бас хэдүүл хоёлаа бол нөгөө нэвтрүүлэгт ирсэн юу цаазаар авах ялын асуудлаар нэг 20-30 минутын яриа хийнэ гэсэн чи бүтэн цаг хүний эрхийн үндэсний комисс болон бусад олон асуудлыг ярьлаа. Энэ бол сайн хэрэг. Тэгэхээр би энэ дээр хит хитэн тоо өглөө бас харж илаа л да наашаа гарахынхаа өмнө. Тэгэхээр дэлхий дээр бол үндсэндээ 113 улс энэ бол Amnesty International байгууллагын одоо мэдээлэл байна. Цаазаар авах ялыг халсан байна. За яг одоо цаазаар авах ял хуулиндаа байгаа 55-аас 70 нарийн тоог гаргах боломжгүй 55-аас 70 улс байгаагийн яг бодтойгоор гүйцэтгэж байгаа улс бол 15 улс байна гэж байна л да. Тэгэхээр ер нь бол цаазаар авах энэ дээр нэг ийм сонин ийм одоо юу одоо дүр зураг харагдаж байгаа юм.
Ер нь бол дэлхий дээр цаазаар авах ялыг халж байгаа улс орнуудын тоо улам нэмэгцээр л байгаа. Хэдийгээр одоо юу гэдэг нь дэлхийн нийт зөрчил мөргөлдөөн одоо зэвсэг тэмцэл хаас айгу гарж ийн, ноцтой гэмтэргүүд хаас айгу гарж ийн гэж байгаа боловч бодит байдал дээр цаазаар авах ялыг халах, цаазаар ер нь хүнийг цаазаар авдаггүй байя гэх шийдвэрийг гаргаж байгаа улс орны тоо бол нэмэгдэж л байгаа. Агта тэр 15 бодитоор цаазаар авах ялыг гүйцэтгэж бас Amnesty International байгууллагыг ихсруулж одоо улс орнуудын хувьд бол харин нөгөө цаазаар авсан хүний тоо бол бас нэмэгдсэн байна. Цөөхөн улс цаазаар авах ялыг хэрэгжилж байгаа боловч цаазаар авж байгаа хүний тоо нэмэгдсэн байна. Мансууруулах бодис, терроризм, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмтэрэг гэсэн энэ 3 гэмтэрэг дээр бол цаазаар авах ял оногдуулж байгаа тохиолдол бол их байна. За тэгэхээр өнөөдөр Монгол улсад нэг талаасаа бол одоо дэлхийн нийтийн чих хандлага бол цаазаар авах ял хүнлэг, инэрэнгүү, төрийн одоо гэмтэргээс уртчлан сэргийлдэг арга зам бишээ гэдгийг бол одоо хүлээн зөвшөөрч хуульчилж байгаа юм практик бол байна гэсэн үг. Нөгөө талдаа өнөөдөр зөв одоо олон нийтийн диалог дээр ч тэр яригдж байгаа асуудал бол ерөөсөө энэ гэмтэргийн мөрдөн шалгах тогтолцоо болохгүй байна ч гэдэг юм уу те. Мэдээж өнгөрсөн хугацаанд Монгол улс шүүх засаглалын хараат бус бие даасан байдлыг хангах, шудраг шүүхийг одоо бий болгоход бол маш их хүчин чармайлт гаргаж байгаа, энэ дээрс зохих үр дүн гарч байгаа. Гэхдээ хэрвээ үнэхээр мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах энэ одоо үйл явц бидний чадах хангалтгүй байгаа юм болвол цаазаар авах ялтай ял бол өөрөө үр дагаврыг буцаах боломжгүй ял. Тэ? Хичнээн мундаг мөрдөн шалгах тогтолцоо байсан ч алдаа гардаг. Тэ? Америкийн нэгдсэн улс одоо хэд хэдэн ноцтой тохиолдлуудыг догт гэмгүй хүмүүсийг цаазаар авсан тухай асуудал яригддаг. 20 онд хүртэл одоо Монгол улсад цаазаар авах ял оногдуулсан. Гэтэ мэдээж гүйцэтгээгүй байсан, цагаатсан тохиолдлууд гардаг. Тэ? Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ өөрөө хэрвээ тэгвэл одоо үнэхээр одоо олон нийт мэдээж энэ дээр бас нэг зүйлийг олон нийт олонхон тэгж үзэж байгаа гэд өнөөдрийг болтол Монгол улсад цаазаар авах ялын талаар олонх ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг социологийн маш боловсронгуй хүлээн зөвшөөрөгдгөө заргаар хэмжиж судалсан судалгаа бол байхгүй гэдгийг хэлээ. Тэгэхээр олонх тэгж үзэж байгаа гэдэг зүйл бол байхгүй. Мэдээж нийгмийн зарим хэсэг бол тэгж үзэж байгаа тийм. Тэгэхээр нэгдүгээрт нь бол хэрвээ одоо хүмүүс эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явж чадахгүй байна гэж үзэж байгаа тохиолдолд цаазын ял байна гэдэг нь. За дээрэс нь мэдээж одоо нөгөө хүн болгон хүмүүсийн бас нэг одоо нийгмийн хүн болгонч байх үү. Нийгмийн нэг одоо юу байдаг? Бүх сэдвийг улс төржүүллээ. Энэний цаана тодорхой улс төрийн одоо үйл явц байгаа гэдэг ийм одоо сэрдэлт таамаглалууд хамгийн түрүүнд яригддаг. Хэрвээ тийм улс төржүүлэлт байгаа гэж үзэх юм бол цаазаар авах ялыг Монгол улс хэрэгэлсэн байх нь ямар эрсдлийг дагуулж болох вэ гэдгийг хүн болгон дотроо бодов штэ. 1937 оноос одоо эхэлсэн хилмигдүүлэлт. За тэгээд одоо 1940 50 60 оноо хүртэлийг үргэлжилсэн энэ хилмигдүүлэлт энэ хугацаанд амь насаа алдсан хүмүүсийн хохирлыг өнөөдөр хүртэл Монгол улс бүрэн дүүрэн барагдуулж чадаагүй л явж байгаа. Энэ бол бидний нэн шин түх тий. За тэгэхээр нэг талаасаа зүгээр гэмтэргийг болсон зохисох үр дүнтэй арга болж чадах уу? Дээрээс нь алдаа гарвал яах юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ бол практик шийдвэрлэх явцыг одоо алдаа мадаггүй болгож ш дараа нь цаазын ялын талаар ярихгүй бол энэ бол буцаах боломжгүй одоо ялын дээд хэмжээ учраас алдаа гарчих үедээ хилмиглэх үедээ гэдэг хамгийн том одоо болгоомжлоо байна гэж ойлголоо тийм. Нэг зүйлийг яах нь алдаа гарчих үедээ эхлээд сайжруулаад дараа нь болно гэж бол би хэлэхгүй байна. Ямар ч сайн системд алдаа гардаг. Ямар ч сайн системд алдаа гардаг. Тэгэхээр энэ дээр яах юм бэ гэхээр за онц ноцтой үнэхээр одоо ингээд нийгмийг жигшээсэн ийм одоо гэмт хэрэгүүд дээр болвол бүх насаар нь хорих ялыг хөөн хилцэх хугацаагүй өөрөөр хэлэх юм бол хизээ гарсан илэрснээс нь үл хамаарч шалгаж шийддэг. Бүх насаар нь одоо хорих ялтай тий тэрэнд өршөөл үзүүлэхгүй. Хугацаанаас өмнө судлах боломжгүй байх нь өөрөө эргээд магадгүй зарим тохиолдолд цаазаар авах ялаас илүү хүнд ял байж болцшгүй байхгүй юу. Дараагийн нэг одоо хоёлаа бол нөгөө практик одоо байж болох нөхцөл байдлын талаар ярьлаа шүү дээ.
Тэгэхээр хууль зүйн асуудлыг ярив. За хууль зүйн талаасаа боломжтой юм гэж. 2008 оноос хойш Монгол улс цаазаар авах ялыг хэрэглээгүй практик дээр. За 10 онд бол мораториум зарласан тийм. 12 онд иргэний улс төрийн эрхийн пактын 2 дугаар нэмэлт протокол гээд Нэгдсэн үндэсний байгууллагын одоо суур гэрээ конвенцийн, хүний эрхийн суур гэрээ конвенцийн бүрдүүлдэг ийм олон улсын гэрээнд нэгдэж орсон. Тэр гэрээнд нэгдэж орсон улс орнууд бол цаазаар авах ялыг халдаг. За ингээд одоо эрүүгийн хуулиндаа бол бид цаазаар авах ялыг халж хуульчлаад нээс хойш бол Монгол улс цаазын ялгүй Монгол улс болсон. За тэгэхээр энэ дээр олон улсын эрх зүйн асуудал үүснэ. Иргэний улс төрийн эрхийн олон улсын пактын 2 дугаар нэмэлт протокол гэдэг бол бусад олон улсын гэрээнээс онцлогтой тэр гэрээний үүргээс ухрах, гэрээний үүргээс гарах зохицуулалт өөртөө байхгүй гэсэн үг. Нэгэнт Монгол улс. Тэгээд дээрэс нь энэ одоо гэрээний 2 билүү 3 дугаар зүйл ихээр байдаг. Энэ гэрээнд нэгдэхдээ альва улс орон одоо тайлбартай нэгдэхгүй гэдэг ийм зохицуултаа. Тэр нь юу юм бэ гэхээр зарим олон улсын гэрээнд нэгдэхдээ улс орнууд манай эрх зүйн тогтолцоонд энэ ойлголтыг ингэж ойлгоно шүү гэдгээ хэлээд манайх бол ийм хүрээнд тайлбарлаж ойлгож байгаа гэж ингэж хэрэгжүүлдэг байхгүй. Тэгэхээр огт энэ дээр цаазаар авах ялыг халнаа л гэсэн бол хална. Ямар нэгэн тайлбар хийх боломжгүй. Дээрэс нь энэ гэрээний өөрийн зохицуулт нь гарах зохицуултгүй байхгүй. Гарах болон одоо түтгэлцэх, болох зохицуулт тогтоосоо байхгүй. Тэр гэрээнд байхгүй байхгүй. Тэр нь онцлог нь. Тэгэхээр одоо яах юм бэ гэж хууль зүйн асуудал үүснэ. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын үндсэн хуулийн 10 дугаар зүйлд Монгол улс олон улсын гэрээний үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн одоо ийм заалт байгаа тийм. Гэтэл тодорхой хууль тогтоомжийн хүрээнд цаазаар авах ялыг сэргээе гэж бодъё л доо. Тэгэхээр энэ өөрөө үндсэн хуулийн зөрчил болно. Өөрөөр хэлэх юм бол олон улсын гэрээгээрээ бид нар цаазаар авахгүй гэдэг үүрэг хүлээсэн байдаг. Гарах зохицуулалт бас байхгүй. Тэгчээд хэрвээ өөр одоо хууль тогтоомжоор цаазаар авах ялыг сэргээлээ гэж бодоход бол энэ өөрөө үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэсэн. Тэгэхээр хууль зүйн хувьд энэ өөрөө одоо маш тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэнэ. Нөгөө талаасаа мэдээж одоо юу гэдэг дэлхийн одоо ардчилсан улс орнуудын бас жишг бий Нэгдсэн үндэсний байгууллага болоод Европын холбооч гэдэг юм уу те Монгол улсын одоо тусгаар тогтнол болоод хөгжлийн түншлэгчдийн нэн тэргүүний бодлого бол цаазаар авах ялыг бас халах ийм бодлого. Мэдээж Монгол улс одоо иргэний улс төрийн эрхийн 2 дугаар нэмэлт протоколоос хүлээсэн үүргээсээ ухрах эсвэл одоо цаазаар авах ялыг сэргээх ийм шийдвэр бол олон улсын харилцааны үр дагавартай гэдгийг бол бид маш одоо анханаас нь ойлгож ярилцах зүйтэй. Тийм учраас бол одоо Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний хувьд илэрхийлж байгаа байр суурь бол цаазаар авах ялыг сэргээх нь практикач холбогдлого бас хууль зүйн хувьдаа боломжгүй гэдэг ийм хариултыг. За маш тодорхой хариулт өгсөн. Танд баярлалаа. Үндсэндээ та бүхэн ярилцах цаг энд хүрээд бас өндөрлөж байна. Тийм тэгээд арга байхгүй одоо маш том сэдвийг хамарсан зүйл байгаа учраас бас тодорхой одоо нөхцлүүд дээр тодорхой одоо баримттай бас хариулттай ярихгүй бол энэ бол одоо та түрүү хэллээ цаазын ялтай байх хэсгээр энэ одоо мөн эрүүл шүүлтний асуудал гэдэг нь маш олон 10 жил улс орнуудын практик дээр юм талцал үүсгэж байгаа маргаантай байгаа сэдвүүдээгээд ингэж байна. Гэхдээ өнөөдөр энэ нэгзэгтэй цаг үед шууд эфирт ирж бидэнтэй ярилцаж тодорхой хариултуудыг тодорхой одоо хууль эрх зүйн бас гарц гаргалгаануудыг бодит нөхцөл байдал дээр тайлбарласан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Соргоор бас энэ асуудалд мэрэгжилтнүүдийн дуу хоолойг бас сонсож олон нийтэд хүрэх бас боломжийг гаргаж агаад талархал илэрхийлье. Мэдээж бас маш олон хүмүүсийн дуу хоолой байр суурийг үргэлжлүүлэн сонсох байхаа гэж бодож байна энэ чухал сэдвээр. Маш их баярлалаа танд. За үзэгчдээ терминалийн чөлөөтэй ярилцлагын энэ удаагийн зочноор хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн хатагта Наран Туяа оролцлоо. Эх 7 хоногт цоо шин дугаард шин зочинтойгоор энэ студидтэй иргэн уулзъя. Баяртай.